Сайн байцгаана уу спорт залуусаа. Genius Athletics team-ийн бэлгүүн мэдчилж байна. Манай энэ бүрэлдэхүүн та бүхэнтэйгээ эрүүл амьдрах, зөв хооллох, спортоор зөв хичээллэх талаар өөрсдийнхөө олж авсан мэдлэгээ хуваалцахын үүднээс видео хийж эхэлж байна. Өнөөдрийнхөө энэ видеогоор уурга гэж юу вэ гэдэг талаар ярмаар байна. Уурга буюу протеин, амино хүчээс бүрдсэн макромолекул бөгөөд энэ нь хүний бие организмд маш их олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Жишээгээр дурсахад DNA буюу генийг хуулбарлах, метаболит буюу нэг молекулыг нэг байраас нөгөө рүү зөөх гэж тус маш их цар хүрээтэй чухал үүргүүдийг уурга дандаа гүйцэтгэдэг. Өнөөдрийнхөө энэ видеогоор харин спортоор хичээлдэг хүмүүс яагаад уурга уудаг вэ гэдэг талаар ярмаар байна. Спортоор хичээлдэг хүмүүс булчин нөхөн сэргээх, булчингийн өсөлтийг сайжруулах, хурдлуулах гэсэн үүднээс уурга уудаг. Үүнийг ойлгохын тулд маш их амархан жишээ гэхэд барилга байхад тоосох хэрэгтэй байдаг шиг булчингаа өсгөх, булчингаа бий болгохын тулд уурга хэрэг болно гэсэн үг. Энийг би яагаад дурдах дуртай вэ гэвэл хэрвээ хүн хичнээн их спортоор хичээлээд гүгээд байсан ч уургийнхаа дутагдaltaй яваад байх юм бол тоосохгүй газар барилга баригдахгүйтэй адилхан булчин сэрхэхгүй өөрөө ялангуяа ядаргаанд орж болох мэдлэлтэй гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол зүйл нь хоол, спортоор хичээлж явах үед хоол хүнсээ зөв тааруулах, уургийнхаа хэмжээг бага хэмжээгээр ч гэсэн тодорхой хэмжээгээр бодож байх хэрэгтэй гэсэн үг. Уургийг дотор нь махны буюу амьтны гаралтай буюу махны сүний эсвэл ургамлынх гэж хуваадаг. Эдгээрхийн онцлогуд нь юу вэ гэвэл махны онцлогуд нь юу вэ гэвэл доторх амино хүчлүүдийнх нь бүрэлдэхүүнүүд нь байдаг. Амино хүчил гэдэг зүйл нь болохоор янз янзын жижиг молекул гэсэн үг шүү дээ. Тэр нь дотор аюул болсон төрлөөрөө байдаг. Тэр нь махных нь бүрэлдэхүүн жишээлбэл өндөрнийхөөс ч юм уу ургамлынхаас ондоо байдаг гэсэн үг. Жишээгээр дуртахад 100 г маханд 25 г уурга байдаг. Нэг чансан өндгөнд 13 г уурга байдаг. Гэхдээ энэ 13 г уургийнхын тал нь өндөрнийхөө цагаанд нь, нөгөө тал нь өндөрнийхөө шаранд байдаг. Тэр өндөрнийхөө шаранд нь бас тэгтээ 6 г холестерол буюу тос байдаг бөгөөд тэр нь биед жоохон сөрөг нөлөөтэй. Тэгэхээр хүн өндөг айгүй уурга ихтэйгээд ихээр идэх юм бол холестерол нь ихсээд таргалах тийм сөрөг нөлөө айгүй их байдаг. Сүүний уурганы хувьд гэвэл тэрэн дотроо whey эсвэл casein гэж хоёр хуваагддаг. Casein уург нь болохоор маш их удаан шингэдэг тийм онцлог чанартай. Whey уург нь болохоор эсрэгээрээ буюу маш их хурдан шингэдэг чанартай гэсэн үг. Тэгэхээр хүмүүс надаас асуудаг л да ямар уург нь яг хамгийн сайн юм бэ? Хэдийг уух хэрэгтэй юм бэ гэж асуудаг. Тэр бол их буруу бөгөөд буруу ойлголт л доо. Энэ зөв асуулт нь юу вэ гэвэл ямар уургийг хэзээ уух нь хамгийн сайн нөлөөтэй вэ гэсэн тийм асуулт л да. Тэгэхээр жишээлбэл фитнесээ хийчээд дөнгөж гарч ирчээд одоо булчингуудаа ажилуулсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр булчингууд нь ядарсан байгаа үе. Тэр үед нь шууд хурдан шингэдгээр нь whey уух юм бол whey амино болж хувираад цусаар дамжаад булчингуудад очиж булчин шууд сэргээж эхэлнэ гэсэн үг. Casein нь болохоор удаан шингэдэг болохоор орой унтахынхаа өмнө уух юм бол хотоод нь баг шингээд яг унтж байх цагт булчин багаар дандаа аминогоор тэжээн гэсэн үг. Тэгээд дараагийнх нь асуулт нь бол хүн өдөрт спортоор хичээлдэг хүн өдөрт хэдэн грамм уурга идэх хэрэгтэй вэ гэж асуудаг. Тэр бол их зөв асуулт л та. Тэрнийг бодож олохын тулд нэг томьёо байдаг. Тэр нь өөрийнхөө жинг 1.5 кг-аар өртсөнтэй хэмжээний уурга өдөртөө хүн идэж байх хэрэгтэй. Жишээлбэл 75 кг-тэй хүн 112 г уурга өдөртөө олж идэх хэрэгтэй гэсэн үг. Энийг яаж олж идэх вэ гэвэл жишээгээр дуртахад 200 г мах идлээ гэж бодъё л да. Өдөртөө юм уу орой өдөр цугтаа нийлүүлээд тэр нь 50 г болно. Тэгээд спортынхаа дараа 30 г whey уурга болж байна. Тэгээ үлдсэн 25 г-ыг нь casein уургаараа орой унтахынхаа өмнө ууж болно. Энэ casein уурга заавал унтахаар ухаалдаггүй
25 г гэдэг чинь 250 г тараг гэсэн үг. Тэгэхээр оройн унтахын өмнө 250 г тараг уухад энэ тэр яг ялгаагүй хэмжээтэй казеин уураг уучлаа гэсэн үг л дээ. За тэгээд ингээд бодохоор дахиад ингээд хэлэхэд ямар нэгэн заавал брендийн үнэтэй бүтээгдэхүүн аваад тэр нь хэрвээ үйлчлэхгүй байх юм бол энэ одоо муу юм байна гэж шууд ойлгож болохгүй. Өөрөө ерөнхийдөө яг хэдэн грамм уураг өдөртөө идэх хэрэгтэйгээ тооцож олоод тэрнийг өдөр болгон барьж иж үйлчлэгийг нь харна гэсэн үг. Дараагийнхаа видеогоор бид уургийг худалдаж авахдаа яг ямар юм дээр анхаарах вэ? Уургнаас гадна нүүрс ус гэж юу вэ гэдэг талаас өсвөлээд өшөө олон видеонууд хийх болно. Та бүхэнд амжилт хүсье.